Kobe Bryant танаа. Би чамайг үзэн яддаг. Намайг буруутгах чадна гэж юу? Celtics-ийн фэн хүний хувьд чиний эсрэг 20 жил зогслоо. 2008 оны финалд манай Celtics танаа багийг хожиж, чиний зовлонд би жаргасан. Пол Пирс чамайг бодвол тэр авраг цолыг авах хэрэгтэй хүн нь байсан юм. Тэр үед чамд 3 бүгж байсан шүү дээ. Гэвч 3 чиний хувьд хангалтгүй байлаа. Чи өшөөгөө авч 2010 он гэхэд 5 дахь бүгжөө зүүж, далминд нь миний зүрхийг суулчихсан юм. 7 дахь тоглолтод Kendrick Perkins тоглоогүй нь чиний хувьд аз гэдгийг мэддэг гэж найдаж байна. Players трибунд бичсэн загтлыг чинь уншаад би шокнд орсон. Зодог тайлах болсноо зарлалаа гэж биш шүү. Тэрийг бид бүгдээрээ л мэдэж байсан. Харин чиний загтал надад ямар мэдрэмж төрүүлсэнд гайхширсан юм. Сэтгэл дотроо би Derek Jeter та хоёрыг нэг бүлэгт оруулж боддог байлаа. Та хоёр бол Бостон хотын фэнүүдийн үзэн яддаг тоглогчид. Гэхдээ хүндлэхгүй байхын арга бас байхгүй тоглогчид. Та хоёр спортынхоо зөв замнаар нь явсан. Сэтгэл зүрх баяр багтал, мэрэгжлийн ур чадвараар тоглосон. Агуу зүйлийн араас бусдаас илүү хөдөлмөрлөж хөөсөн. Спортынхоо жинхэнэ сурагчид бол та хоёр. Та хоёр өөрсдийн үеийн шүтэнүүд болж чадсан. Сорилт бүрийг та хоёр угтан авч давж гарсан. Бүхнээ зориулсан. Галын шугамд амьдгээ золиослсон. Хэрхэн хожихыг мэддэг байсан. Спорт, уран чадвар болон Бостон хоттой хийх тэмцлээ та хоёр хүндэлдэг байж. 12 дугаар сарын 30-нд чи хамгийн сүүлийн удаа Бостон хотод тоглоно. Энэ бол Celtics-ийн фэн бид нарын хувьд Celtics Lakers гэсэн агуу түүхт өсөлдөөний магадгүй хамгийн ноёрхог тоглогчийн эсрэг бага дэмжих сүүлчийн боломж юм. Чи явснаар NBA-г ноёрхсон энэ агуу тэмцэл бас халин одно. Магадгүй хизээ нэгэн цагт шинэ нүүр царайнууд энэхүү тэмцлийг сэргээх л бах. Үгүй ч байж магадгүй. Тэгэхээр эх сард чамайг Garden дэрхэд манай хөгжөөнд дэмжигчид там шиг уур амьсгалыг мэдрүүлнэ гэж найдаж байна. Аврагын цувралуудаас илүү чамайг дарамталж бүүлнэ гэж найдаж байна. Чөлөө чиглэл бүрийн алдаасаа ногоон цус асгаруулсан сүүлчийн удаа алдаж бүдрээсэ гэсэн 17,000 фэнүүдийн дунд тоглох ямар байдгийг чи хизээчгүй мартаасаа. Lakers-ийг бид дахиад нэг хожно гэж найдая. Тэгээд Celtics маань 4-р үеийн сүүлийн агаст 20 оноогоор хожиж явах үед чамайг сэлгийн цуух мөчөд гайхалтай нэгэн зүйл болох байх гэж бодож байна. Garden дах хүн бүрээ бүүлхээ болно. Бид бүгдээрээ босоод чиний хизээч мэдэрч байгаагүй тэр чанга дүрлэлсэн алга ташаалтыг хийж хүндэтгэл үзүүлэх болно. Бид чиний нэрийг чангаар орлоно. Бид нулимсаа авчина. Бид баяр гоныг хосолсон үдэлтэй хийн. Альва зүйлийг алдах хүртлээр хүн аюутай байснаа мэддэггүй гэж ярьдаг. Тиймээс чамайг явхаас өмнө би чамд зүгээр нэг агуу сагсан бөмбөгчөөс илүү хүн байсанд чинь баярлалаа гэмээр байна. NBA-гийн бүхэл бүтэн үеийнхний хувьд чи бол сагсан бөмбөг. Би энэ үгийг хэлж байгаадаа итгэхгүй байна. Гэхдээ би чамайг үнэхээр их санахолно. Чамд үргэлж хайртай. Бас чамайг үргэлж үзэн ядна. Чамайг хангалттай үнэлж чадаагүй Celtics-ийн фэн Kobe танаа. Jonathan Jacobson